Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх болдод нэмэгдсэн үртгээ албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн сангийн сайд болор өргөн мэдүүллээ. Улсын их хурлаар 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр татврын шинжилгээний бодлогын хүрээнд шинжилэн батлагдсан нэмэгдсэн үртгээ албан татврын тухай хуулийг хэрэгжилтэд танилцсан албан татвар төлөгчийн худалдаа авалтанд төлсөн нэмэгдсэн үртгээ албан татврын 20 хүртэлх хувийг 4 дугаар сард буцаан олгох талаар сангийн сайд гайл татврын ерөнхий газрын даргад үүрэг өгсөн байна. Ерөнхий сайдын үүргийн дагуу албан татвар төлөгчийн худалдаа авалтанд төлсөн нэмэгдсэн үртгээ албан татврын 20 хүртэлх хувийг энэ онд буцаа олгохын тулд татврын болон төсвийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, буцаа олгох санхүүгийн хөсвөрийг төсөвт тусган шийдвэрлэх асуудлыг улсын их хурлаар хэлцүүлж батлуулах шаардлага үүссэн байна. Иймд нэмэгдсэн үртгээ албан татврын тухай хууль болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Албан татвар төлөгчид нэмэгдсэн үртгээ албан татврын буцаа олголтыг энэ жил олгохын тулд их үүсвэрийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тусган шийдвэрлэх шаардлага бий болсон байна. Татврын албаны захим төлбөрийн баримтын системд 2016 оны 1-р улирлын байдлаар 31758 аж ахуйн нэг жиргэн бүртгүүлсэн 38,310,563 баримт хэвлэгдсэн байна. Үүнээс 15,771,545 баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5,216 албан татвар төлөгч иргэн нөөц суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдаа авалт хийжээ. Нэмэгдсэн үртгээ албан татврын 20 хүртэлх хувийг буцаа олголтоор 5.8 тэрбум төгрөг авахар байгаа юм байна.